Сонсогчдаа өдрийн цагаа уучгаад төр чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сонсогч та яг одоо залуу зохиолч Ган Тогоогийн Хүний 8 цуврал өгүүлэлгийг аль биесны зөвшөөрөлтөөр сонсож байна. Хүний 8 7 дугаар хэсэг. Налайх дүүрэгт Грекийн гадаа тоглож байгаад алга болсон 13 настай хүүг 2 сарын дараа шидэвлэн тийш байх уулын тэмдэх байшингаас мөн ойролцоо насны 3 хүүхдийн хамт сэтгүүлч туулай олж илрүүлэн Монголын нийгэмд хүний 8 болоод идэвхтний худалдаа байж магадгүй гэсэн дүгнэлтийг ард иргэдэд өгч телевиз хэвлэлээр шууган тариад авлаа. 4 хүүхдийг олоход тэдэнд маш хүчтэй тариа хийж байсан бөгөөд ямар ч гэрэлгээгээ тусахгүй харанхуй байшинд 14 хоногоос 3 сар хүртэл байлгасан бөгөөд тэдэнтэй хамт дахин хэд хэдэн хүүхэд байсныг хүүхдүүд гэрчилж ярьцгаалаа. Цагдаа хүчнийхэн шуурхаа авч хараа хяналтгүй хүүхдүүдээ гадуур явуулахгүй байхыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж сэрэмжлүүлж сонин хэвлэлийнхэн ч энэхүү аимшигт үйл явдал дээр бөөгнөрцгөөлөө. Гэмт хэрэгтнүүд ч баригдаж байцаалт өгч Монголын нийгэм тэр чигээрээ айдас давтлаа. Энэхүү мэдээг сонссон Сэрэнбат хурандаа айдас давтаж танил тал болоод хамтран ажилдаг сүлжээ болсон улсууд руугаа ярьж эхэллээ. Сэтгүүлч туулай бүсгүйч бас тэдний хараанд өртөж бие биесээ энэ бүсгүйн талаар асууж лавалцгааж эхлэв. Бидний дундаас л хэн нэгэнтэй энэ бүсгүй холбоотой болоод тэр хүүхдийг олж нийгэмд шууган тариад байна шүү дээ. Энэ бүхний нарийн учрыг олохыг төрөө туслагтаа хэлж, яаралтай хүмүүсээ цуглуулж нууц уулзалт зохион байгуулахыг мөн тушаагаад авлаа. Гэрэл цэцэг бие давхар болоод 5 сартай болжээ. Тэрээр нөхөр барам сайн хамт гэртээ амарч тэд хоорондоо нилуурцгааж хэлтэн. Монголд болж буй сэтгэл сэртхийлэгсэн хүний 8-ны талаарх мэдээллийг сонсон ч тэд юунаас ч айлсангүй. Учир нь энэ бүхнийг өөрсдөөсөө зайлуулж уснаас хуурай гарах нарийн төлөвлөгөө тэдэнд ч бас байсан. Гэрэл цэцэг нөхөртөө аяг кофе авчирч өгөөд ханиа хотын утаа ихсээд ирлээ. Хоёулаа хурдхан гадагшаа гармаар байна. Бидний хүүхэд энэ муухай утаанд байвал эрэмдэг юм гарч ирнэ шүү. Хараа одоо хэд онцгоо. Тэгээд хамтдаа явъя. Энэ хэрэг дүүгж аах намдах хэрэгтэй байна. За, чи юунаас найдгийг? Сэрэнбат бүгдийг зогсоолчих нь гэвчтэй. Хурдхан шиг явъя л да. Ингээд хөлийг нь дэрлэг хөвтөхэд барамсаа хушууч түүний духан дээр нь үлсээ. Миний хайр юунд ярна вэ? Харин хүүдээ өгөх нэрээ олсон шүү. Хингэж ингээд түүний дээрээс харахад гэрэл цэцэг огцон босож ирээ түүн рүү томг их чинь хараад ханиа би хүүдээ нэр өгнө штэ. Үгүй хайр нөхч юу ингээд хацрыг нь чимхэн уруулаад сургаалгаад за чи өгөө тэгэд хин гэж өгөх юм гэвэл тамир гэж хэлээд барамсаа босоод жижиг өрөөр үгээг үүсгэлээ. Энэ үгийг сонсоод гэрэл цэцэг хачин болж өөрийнх нь хүүхэд биш
талигаачийн хүүхэд гэдгийг энэ цолиг хаанаас мэдчихв гэсэн айдастай хоцорлоо. Удалгүй барамсаа гартаа зураг барин нэмсэглэн гүйж ирээд хараа энэ зургийг хартаа. Тэр хазаа малгай дэрсэн чаахан хүүхэд бол миний дүү юм. Таач баг балчир байхдаа өчнөр өнгөрч гисэн л да. Дүүг маань Тамир гэдэг байсан юм. Би дүүгээ үргэлж сандгийн. Тэгээд эрэгтэй хүүхэдтэй болвол Тамир гэдэг нэр өгөндөө гэж олон жил утсан юм. Гэвэл гэрэл цэцгийн дотор тайвширх шиг болж. Тийм үү? За. Тэгвэл хоёулаа хүүхдээ Тамир гэж нэрлэе гэлээ. Үнэндээ энэ нэр гэрэл цэцэгдчих таатай байсан юм. Барамсаа хушууч ханиа үнсээд өнөрөө нөгөө Германаас нөгөө хүний мөнгө ирсэн үү? Ирсэн. Маргааш золог нисэх юм биш үү? Нөгөө идтэйгээ ярий. Ингээд босоход барамсаа гараас нь татан буцаан суулгаж гэрлээ. Би энэ Герман гэр бүлээс нэг л айгаад байгаа шүү. Нэг л сонин санагдаад байгаа юм да. За, юунаас нь айдгийг? Яах вэ? Их чин тэдэнд маш их таалагдаад. Тэгээд дүүгээ татж байна гэдэг байгаа. Нэг л шижигтэй санагдаад байгаа юм да. За юу гэж дээ? Мэдээж их чин дүүгээ санаал биз. Тэгээд дүүтэйгээ хамт байхыг хүссээр байгаад л татуулж байгаа гэсэн штэ. Санал байгаа юм да. Анх их чийг навахта өгөх мөнгөндөө гар татаад байсан болсон. Гэтэл одоо дүүг нь ихчээс нь өндрөөн түлж биднэр гаргуулгаад ингээд шүүр салдан асгалахад гэрэлцдэг. Яах вэ? Гэр бүлийн орлого нь нэмэгдсэн ч юм уу? Аль эсвэл өөртөө шинэ өндрөөн хүргэсэн ч юм билүү? Ер нь тэгээд бид авах ёстой мөнгө авч л байвал энэ хитэн золовсог яана уу, байна уу, ямар хамаа байна. Ингээд ширв татан босоод явчихлаа. Золоо дүүгээ маш ихээр санаж, Герман аав ээжээсээ өдөр бүр гуйсаа анх өөрөө Монголоос яаж тэдний гэр бүл рүү нисэн ирсэн. Яг л тэр зарчмаар дүүгээ өөр дөрөнд авчруулах болжээ. Тэд гуйсан болохоор гэрэл цэцэгч үнэ өндөр дугарч, Герман эцэг эхчүүд ч эгч дүү хоёрын эвлэгийг бүтэн байлгах гэж хэлсэн үнийг нь төллөө. Золоохон эгчдэрээ очин гэхээр хөлн газар хөрөхгүй хөөрн догдлож, онгоцны буудал дээр ээжтэйгээ салах ёсхийн баяр хөөрөөр дүүрэн нисэн одлоо. Хоёр охиноо гадны хүнд өрчлүүлсэн их хүний шаналл зовлон үгээр илэрхийлэхийн аргагүй их ажээ. Хоёр охиныг зуучлагч тал гадаадын иргэнд 100 ямаагаар зарлаа гэж бодоход охтын төрүүлж өсгсөн ээжид 2 ямааг нь өгөх жишээтэй. Охид эцгүй хоосон байшиндаа их хүн ганцаараа байж чадсангүй. 10 хоногийн дараагаас дахин арх дарстай зууралдаж өөртөлдсөн хашаа байшингаан зараад орсоргүй алга боллоо. Сэтгүүлч туулаа болчуу бүхнийг алсаас ажиглан хүний наймааны голцон руу алхамаар ойрцсоор л. Туулаач гэмт хэрэгтнүүдийн хараанд өртөж сэжиг дөрсөн үйл явдлын халуухан бүхэн рүү нэвтрэхэд төвөгтэй болж ирлээ. Гадагшаа хүн наймайлах, хүүхэд өрчлөх үйл явдалч гэмт этгээдэд улам л хэцүү болохын хэрээр арга нь нарийсаж эхэлсэн байлаа. Замдаа таарсан хэнийг ч болов замаасаа төвгүүхэн зайлуулж чаддаг Цэрэнбат хурандаа өөрт нь гай болоод байгаа сэтгүүлч бүсгүүдээр анхаарал тавьж эхэллээ.
Түүнийг ч судлан мөрдүүлж бас уцаар дарамтлж гэрийнх нь гадаа занл хийсэн загтал сумны хамт тавина. Энэ бүхнийг сэтгүүлч үсгүй олон нийтэд мэдээлэх боловч түүний энэ үйлдэлийг сэтгүүлч туулаа өөрийгөө олон таниадах хэлбэрээр өөрийнх нь зохиосон жүжиг мэт болгож хөлсний олон сэтгүүлчээр түүний эсрэгч бичүүлж эхэллээ. Цэрэнбат хурандаа туслах төрөөдөө өөрийн хүүхчиг итгэж найддаг учраас түүнд сэтгүүлч туулайг улмөргүй хөнөөхийг тушаалаа. Үүнийг л хийчихвэл өөрийнхөө дэрэгдээс бүр мөсөн холдуулж гадаадд насан туршдаа идээд барамгүй тийм их хөрөнгө мөнгөч амлаад авлаа. Төрөөд чинь бүхэн сайхан сонсогдож бүхнийг зөвшөөрсөн. Сэтгүүлч туулаа гэртээ орж ирээд гэрлээ асаатала. Цэрэнбат хурандагийн туслах төрөө сандал дээр сууж байлаа. Туулаа зочин зүнхнээсээ нулимс асгаруулагч адхан барихад төрөө инээмсэглэн. Ах минь маш сайн байна. Үргэлжил бэлэн байдалд байх зөв шүү гэхэд туулаа. Энэ юм аа ингээд түнлүү шидээд сандал дээр суулаа. Төрөө шидсэн зүйлийг нь барин авч чи энийг биеэсээ холдуулж болохгүй юм байгаа юм да. Намайг алах хүн чамаас урах юм байх вэ? Тэр ч тийм шүү. Төрөө би маш их ядарч байна. Бид хангалттай нотлохоо цуглууллаа. Одоо л эхлэхгүй юм бол оройтолно шүү дээ. Удахгүй. Манай Монголын охтууд чинь ямар хямдхан болчихсон юм бэ? Гадаг шаагарч ажилуулна гэх зараар нэгэн өдрийн дотор 150 гаруй анкет ирж байна шүү дээ. Хямдхандаа биш шүү. Нийгэм юм байна шүү дээ. Тэгээд л нийгэм рүүгээ буруу хийх. За болж үз. Чи бид хоёрын хэрэлдэд суух цаг биш. Ингээд туулаа цүнхнээсээ гэрэл зураг гарган төрөөд өгөөд энэ нэрээ ихч ч мөн үү? Мөн байна. Энэ зургийг чи хаанаас олов? Би ч нэрэн сурвалжлах сэтгүүлч юм шүү дээ. Ихчээсэн үлдсэн ганц цэгэл. Баярлалаа чамд. Цэрэнбат хурандаа ихчийг чинь доонорт явуулж байхдаа сэтгэл нь өвдөггүй байх та. Бодхоор л зураг зогсмоор. Энэхүү тэр хоёр хэсэг чимээгүй болцгоо. Төрөөгийн нүднээс урсан нулимс гонигл харгалаа. Тэрээр нүднээс урсах нулимсаа шударч орхон цаг руу хараад. Өө 21 цаг болчих. Зулаа золоотой мессенжерт оргуулжээ. Алуу. Компьютераас агаач. Ингээд туулаа. Компьютераа дэлгэн насаалаа. Яахуу мессенжер дүрсээр хоёр охиныг хараад саяхан гониглож суусан хоёр маань аз жаргал дүүрэн инээмсэглэж тэдэнтэй хөгжилтөө ярилцсан. За охтууд минь хичээлээ сайн хийж байгаа үстэй. Золоо нэмсэглэн чихмэл цагаан тулаа гаргаж ирээд тулаа ихч энийг хардаа. Өө би юм штэ. Миний эмийг та хоёр эдэнд нь өгөлдөө. Тулаа ихч та сайн харал да. Энэ тулаа нарсан байгаа үстэй. Яагаад миний тоглоомыг та хоёр норгосон юм бэ? Гэвэл зулаа дүүгийнхээр хажуугаар орж ирснэ. Бид хоёр бишээ. Тамирах таныг л санаад шүнжин өвүүлээд норгочихсан юм. Гэхэд дэлгэцний наан цаанаас бүгд инээлдэхэд тамир цаанаас тогооч хормогч өмссөн тавгтай бууз барин.
За миний хөрхөн гүнжнэх хоолой идээрэй гэсээр орж ирлээ. Үргэлжлэл бий. Сонсогч та яг одоо залуу зохиолч Ган Тогоогийн Хүний 8 цуврал өгүүлэлгийг албан ёсны зөвшөөрөлтөөр сонсож байна.